Идеал хийн үндсэн төлөвийн тэгштгэл. Сурлаа. Цэгко. За бүгдээрээ савнд агуулгадж байгаа. Энэ идеал хийг яг илэрхийлсэн үндсэн тэгштэглийг одоо бүгдээрээ гаргая. Энэ идеал хийн үндсэн төлөвийн тэгштгэл маань хийн төлөвийг илэрхийлсэн тэгштгэл. За өмнө бид нэр идеал хийн даралтын томьёо P тэнцүү N K гэдгийг олсон. Энийг ашиглан хийн үндсэн төлөвийн тэгштгэлийг гаргаж авъя. За идеал хийн даралтын томьёо P тэнцүү N K байдаг. N гэдэг маань хийн конденсац, K маань болцсон тогтмол, T нь абсолют температур. За хийн концентрац гэдэг маань нэг жилсмэл молекулынтай өөрөлдөл N-ийг баг V байдаг. За энийг хийн идеал хийн даралтын томьёонд оруулах юм бол P тэнцүү N K-г баах нь V бол. Илэрхүүнийга тэнцүү өмнөлт гаргах. Тэгвэл P үрч V тэнцүү N K-T бол. K-T. За хийн молекулын тоо N-ийг молийн тоог 1 моль дахь молекулын тоогоор өвжүүлж болдог. 1 моль дахь молекулын тоог Na буюу Авогадроны тоо гэж нэрлэдэг. За энийг даралтанд оруулбал PV тэнцүү үрчх нь N буюу тэнцүү N-ийг үрч буюу nu Na-г үрждэг нь KT бол. За Авогадроны тоо болцсон тогтвол хоёрын үржүүрийг хийн үндсэн тогтмол, хийн универсал тогтмол буюу R тэнцүү Na-г үрждэг нь K. Энэ маань 831 жоулыг хуваах нь Кельвин байдаг. Энийг хийн үндсэн тогтмол, хийн төгөөмөл тогтмол гэж нэрлэдэг. За ингээд тэмдэглэж юм бол даралтыг үрж эзлэхүүн тэнцүү молийн тоог үрждэг нь хийн төгөөмөл тогтмол үрждэг нь абсолют температур. За молийн тоо гэдэг маань яг уу. Молийн тоог яаж ялдах вэ гэхээр хийний массыг 1 молийн масс нь очих юм бол молийн тоо гарч ирдэг. Энийг RT. Энэ тэгштэглийг юу гэх вэ гэхээр хийн үндсэн төлөвийн тэгштгэл гэдэг. Энэ тэгштэглэр хийн савнд агуулгаж хийн бүх үндсэн шин чанарыг илэрхийлж болно.